За EX Pro хулгайн тохиоллын одоо хэрхэн ашиглах, хэрхэн гар утсан дээр холбох зааврыг та бүхэнд танилцуулж байна. За нэгдүгээрт яг EX Pro маань одоо EX Pro маань kit гэж явна. Kit-тэй дараах одоо 4 бүрдэл хэсгээс 5 бүрдэл хэсгээс бүрднэ. Хамгийн нэгдүгээрт үндсэн контроллер буюу хаб төхөөрөмж, хоёрдугаарт хөдөлгөөн мэдрэгч, K-pop буюу удирдлага, энэ хаалганы одоо мэдрэгч болон тагнууд гэсэн ийм бүрдэл хэсгүүдээс бүрдэж байна. За тэгээд EX Pro-го одоо гар утасны Hack Connect аппликейшнээр хэрхэн холбох талаар та бүхэндээ заавар зөвлөгөө өгье. За хамгийн нэгдүгээр та бүхэн одоо Hack Connect-д энэ гар утсан дээр аппликейшнийг татсан байх шаардлагатай. За тэгээд гар утсан дээр өөрийн гэсэн аккаунт, өөрийнхөө утасны дугаар дээр email хаягн дээр нээн. Тэгээд нээсний дараа бол одоо үндсэн хаб төхөөрөмж гар утсантайгаа гар утасны аппликейшнээ холбож өгөх юм байна. Эхлээд яг энэ гар одоо үндсэн хаб төхөөрөмж маань интернетийг одоо лангаар болон вайрлсаар одоо авдаг. Гэхдээ хамгийн нэгдүгээр эхлээд та өөр дөнгөж эхлээд задлаад ашиглаж байгаа тохиолдолд заавал лангаар интернет өгөх шаардлагатай. Энэ дотроо лангаар интернет өгч энэ рүүгээ хандаж тохиргоо хийсний дараачаар бол Wi-Fi-д холбоод лангийн холболтгүйгээр Wi-Fi-аар интернет холболтоо аваад ашиглаж болно гэсэн үг. За нэгдүгээр та аппликейшн руугаа орно. За тэгээд энэ бүх төхөөрөмжүүдийн маань ард өөрийн гэсэн QR код байгаа. За хабынхаа ард байгаа энэ өөр төр харагдаж байгаа QR кодыг Add Device гэж дараад Scan QR кодыг сонгоод за ингээд уншуулчихна. Гар утсаараа уншуулчихна. За тэгэнгүүт одоо энэ дэр төхөөрөмжний маань ард нь одоо энэ өөрийн гэсэн reset button байх нь. Энэ ботныг одоо 60 секунд дотор дараад өгөх юм бол одоо гар утсан дээр нэмэгдэнэ гэдэг. За төхөөрөмжөө эргүүлээд харах юм бол одоо энэ хэсэгт энэ дээр тавчин байна. Энийг дараад өгнө. За ингээд device маань гар утсан дээр холбогдчихлоо. За ингээд төхөөрөмж маань үндсэн хаб контроллер маань гар утсан дээр холбогдсон. За үндсэн контрол панел буюу хаб маань нэмэгдсэн. За одоо хабн дээр бусад дагалдах удирдлага болон таг, хөдөлгөөн мэдрэгч, хаалганы мэдрэгчүүдээ хэрхэн нэмэхийг зааж өгье. За Add Device дарна. Scan QR гэсэн сонголтыг сонгоод нэмэх гэж байгаа төхөөрөмжийнхөө өөр дээр нь байгаа QR кодыг уншуулж өгнө. За гэж секундэд гүгээд ирэхээр өөрийнх нь батарейг нь хийж өгнө. Ингээд өөрөө дагалдаж ирсэн тавчин батарейтай. За ингээд K-pop буюу гар удирдлага маань ингээд нэмэгдчихлээ. За удирдлага маань нэмэгдсэн. За одоо хоёрдугаарт энэ тагийг нэмж үзүүлье. За тагийг болохоор арай өөрөөр нэмнэ. За тагийг болохоор үндсэн контрол панел утсан дээр нэмэгдсэн байгаагаар ороод энэ төхөөрөмж рүү ороод settings руу ороод user management за энэ дээр user руу ороод tag сонгоод tag уншуулчихна гэсэн үг. Add tag. За иймэрхүү маягаар tag нэмж өгсөн байна. Дараагийн tag-ыг уншуулах бол иймэрхүү маягаар. За иймэрхүү маягаар tag нэмж өгнө. За одоо үндсэн цэц рүүгээ буцаад за дараагийн төхөөрөмж болох хөдөлгөөн мэдрэгчийг нэмнэ гэсэн үг. За хөдөлгөөн мэдрэгч хамгийн нэгдүгээр ингээд контрасттай байх хэвээр өөрөө ардаа зайтай усааж антрацсаадаг тавчтай байгаа. За тавыг нь аваад зайг нь төр салгаад авсан байна. Батарейг нь авсан байж байгаад Add Device-аа сонгоод дахиад Scan QR кодыг сонгоод QR кодыг нь уншуулж өгнө. За энэ хооронд батарейг нь буцааж хийгээд асаана. За ингээд хөдөлгөөн мэдрэгч маань нэмэгдлээ.
За ингээд ороод ирж байна. За хамгийн сүүлд хаалганы мэдрэгч юм. За хаалганы мэдрэгч нэг мөн л адил өөрийнх нь таган дээр байгаа QR кодыг уншуулж өгнө. Төхөөрөмжийг on шилжүүлээд за ингээд дагалдах бүх хэрэгслүүдийг нэмлээ.